өсвөр насндаа авч исэн ямар нэгэн сэтгцийн гэмтэл өтөл насанд илрэх тохиолдол байх уу? Байлгүй байх уу? Насан туршдаа илэрнэ штэ. Насан туршдаа. Тэгэхээр одоо орчин үед болохоор нэг тарих судлал яагаад ингэж хөгжөөд байна гэхээр бид нар эхлээд сэтгцэн эрүүл мэндээр ингээ гадна талаас нь ажиглаад нэгэдсэн. Одоо болохоор уурэг тархины шинжлэх аюул олон шинжилгээнүүд гараад ирсэн. Тэгээ яг тэр сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйл чинь уурэг тархины загварчлал нөлөөлчдөг байхгүй юу? Тэр уурэг тархины загварчлал юуг харуулж өгөхөд би ямар зан төлөвтэй, ямар аран шинтэй нөхцөл байдалд ямар хариу урвал үзүүлдэг хүн бэ гэдэг миний загвар гэсэн. Тэгэхээр хүүхэд дөнгөж төрөөд амар их ингээд ямар л бол ямар загварт орж болох үс юм айгүй юм итгэвтэй тарихтай жоох хөөхд. Тэгээд ерөнхийдөө том болох тусмаа энэ олон итгэвчл нь буураад яг хэрэгтэйг авч үлддэг гэсэн. Тэгээ өсвөр наснд ялангуяа насан туршид би яг ямар загварын тарихаар ингээ үргэлжлүүлж амьдрах вэ гэдэг загвараа олж идэг байхгүй юу. Тэгэхээр тэр үе сэтгэл зүйн гэмтэл үүсэх юм бол тэр саяны сэтгэл хөдлөлийн тарих уурэг тарих бишээ бор гадарга ярьсан шүү дээ. Энэ хоёрын холбоосууд чи өсвөр наснд бүр их сайн бэхжиж өгнө. Тэгээ энэ нь тал тоглож гарна гэсэн. Тэгэхээр нөгөө хүүхд маань сэтгэл хөдлөл энэ хоёрын холбоос нь төдийлөн сайн бэхжихгүй байхад тэр сэтгэлийн гэмтлүүд нөлөөлнө гэсэн үг байхгүй юу? Холбоосуудыг одоо хоорондоо уялдаатай ажиллахыг нь эсрэг байна гэсэн. Тэгэхээр нөгөө хүмүүс чи дүрс хийсэн ууртай болдог те айгүй юм токсик хүнд итгэдэггүй эсвэл өөрийгөө голдог гэлтэй ингээ нэг буруу итгэл өмчлүүд хүнд үүсээд идэг сэтгэл зүйн гэмтлийн улмаас тэгээ сэтгэл түгшилттэй айдастай юм л бол ингээл хойшоо суудаг бууж өгдөг боли гэдэг ч юм уу те ийм хүчтэй байхгүй байхад энэ зав нөлөөлдөг. Одоогийн нөгөө сэтгэл засал гэж яриад байгаа тэр юу вэ гэхээр хоорондоо ярилцах ойлгох ухааруулах тэр олон арга замын үр дүнд энэ тарих ахин загварчлагдаад байгаа гэж үзээд байгаа байхгүй. Одоо алдаатай загвар засагдж ийн гэсэн доо. Тий. Эцсийн дүндээ тэр хүн ингээс одоо айгүй гайгүй болсон гэж байгаа л тэр тархины бүтцэд өөрчлөлт орж ижил гайгүй болж байгаа гэсэн. Яа тэгэхээр эрүүл тархинаас л эрүүл сэтгэл зүй гарч байгаа. Тэр тарих айгүй олон юм холболтуудыг үүсгээд ингээд уялдаатай холбогдож ажиллаж чаддаг болохоор ахин загварчлагдаж болно гэсэн. Тэнийг гэсэндээ ингээд нэг гимтчүүл дуусаа гэсэн биш юм. Шинжлэгдээд эдгээс сэргэх боломжтой юм. Тийм. Тэгэхээр бид нар хайрлах хэрэгтэй. Манкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик.